Hi Тамран. Мөхтөлэн. Кино цаашаа подкастын маань 15 дахь дугаар та бүхэндээ урьж байна. Өнөөдрийн маань дугаар мөн сонсогч нараас маань ирсэн сторинууд байгаа. За тэгээд эхнийхээ стори руу бүгдээр орцгоё. Хай хоёроо. Би өөрийнхөө найзгүй болсон түүхээ хуваалцахаар шийдээд бичиж байна. Би эмэгтэй 21 настай. Өөрийгөө танилцуулбал би айлын ганц хүүхэд багаасаа хүмүүстэй харилцах тал дээр ямар нэгэн асуудалгүйч цөөхөн найзтай байсаар ирсэн. Энэ түүхтэр гарах найзуудыг маань А болон Б гээ. А бол угийн интроверт, намайг үргэж авсан миний хамгийн анхны бөгөөд маш дотн байсан найз. Харин Б-гийн хувьд А бид хоёртой арай сүүлд найзалж эхэлсэн ба бид гурав ойролцоогоор 5-6 жил найзалсан. А надаас 1 насаар, харин Б надаас 2 насаар дүү. Бид гурвын нөхөрлийн динамикийн хувьд уулзах, гадуур гарах зэргийг А эсвэл Б голдуу санаачилдаг байсан. Намайг 10 жилд байхад бид гурав бараг өдөр болгон уулздаг байсан ч намайг аюутан болоход 7 хоногт нэг юм уу 2-7 хоногт нэг уулздаг болсон. Би л тогтмол уулзах нь цөөрсөн болохоос А, Б хоёрын хувьд уулзах нь хിവэрэл байсан баг. Би тэрийг сайн мэдэхгүй байна. Гол түүх рүүгээ орвол 24 онд Б найз маань тухайн үеийн найз залуугаасаа жирэмсэн болсон ба хэсэг хугацааны дараа үр хөндлөлт хийлгэсэн. Би Б-гийн жирэмсэн болсныг өөрөөс нь сонссон тул мэдэж байсан ч үр хөндлөлт хийлгэснийг нь Б-гийн Instagram-ийн closed story-наас мэдсэн. Тэр сторийн эмнэлэг дотор зураг байсан ба А бид хоёроос тусдаа найзалдаг өөр найзыгаа Б таг хийсэн байсан. Маргааш өглөө нь Б А-гийн гэрт хамт байгаа сториг нь хараад тэр хоёрын хамт хонсныг би мэдсэн. Хэд хоногийн дараа Б над руу DM-ээр би чинь яаж ийн гэд ганц асуучхад яах вдэ гэсэн нэг тиймэрхүү утгатай юм бичсэн байсан. Хэрэгтэй юм байна уу, идмээр байгаа юм байна уу гэж асуухад Б байхгүй одоо зүгээр л гэсэн. Би дотроо тэгж байгаад уулзаад ярилцсан гэж бодож байсан тул уулзахыг асуутал Б өөр найзтайгаа уулзах гэж байна, завгүй байна гэж хариу бичсэн тул тухайн үед уулзаагүй. Тэгээд юу н дараа нь хизээч уулзаагүй л дээ. Нэг юм хэлэхэд Б-г үр хөндлөлт хийлгэснийг мэдэх үед надад ямар бодол төрсөн гэж өмнө нь хийлгэж байсан юм чинь гайгүй байлгүй дээ. Хэрэг болбол надад хэлэх байлгүй дээ гэж бодсон. Тийм ээ би муухан нөгөө найз болох А-гийн хувьд гэвэл Instagram story-то сэтгэлгүй хүнээс сэтгэл гуйгаад хэрэггүй гэж хийсэн байсан. Яг юу гэснийг нь санахгүй байгаач тиймэрхүү л утгатай текст байсан. Ойролцоогоор 1 сарын дараа байх би ч яах вэ тэгээд хийх ёстой юмнуудаа хийгээд амьдрчил байсан. А, Б хоёрын гадуур гарч байгаа сториг нь үзээд л энэ хоёр надтай найзлахаа болсныг нь мэдсэндээ. Өмнө нь бид гурав хоорондоо хэсэг найзлахаа болоод эвлэрч байсан тохиолдлууд бий. А, Б-тэй муудалцаад нэг, Б, А-тай муудалцаад нэг, Б, А, бид хоёртой муудалцаад нэг. Яг өмнөх тохиолдлуудтай адилхан хэсэг хугацааны дараа бид гурав буцаад найзлах байх гэж бодсон ч тийм зүйл хизээж болоогүй. А-тай одоо ч дагалцдаг хിവэрээ би биенийхээ сториг үздэг. Харин Б намайг unfollow хийгээд намайг followersуудаасаач бас хассан ба одоо огт холбоогүй байдаг. Би одоо оюутны ангиас найзтайч дотны найз байхгүй. Хүн л юм чинь А, Б хоёртой найзалж байсан үе хаяа өгүүлдэгч гэсэн одоогийн байдал маань надад зүгээр санагддаг. I'm totally okay with this. Сүйд манай аав надаас А, Б хоёртой найзлахаа болсон юм уу гэж асуусан. Манай аав А, Б хоёрыг болон тэдний ээж аавуудыг сайн танина. Аавд би ерөнхий болсон зүйлийг хэлсэн. Нарийн ширийн үр хөндлөлт гэх мэтийг л яриаггүй. Ааваас ямар бодолтой байгааг нь асуухад чи найзуудаасаа ганцаараа их сургуульд орсон болохоор найзууд чинь чам татаархаад найзлахаа болсон байх гэж хэлсэн. А, Б хоёр тухайн үед хоёулаа 10 жилээ төгсөөд Еш дээрээ тааруу оноо аваад gap year авсан байсан нүнэ. Харин би дажгүй оноо аваад нэр хүн сайтай сургуульд санхүүгийн чиглэлээр илсэн. Аавын хэлсэн үнцэг 100% үнэн биш байлаач надад ортой санагдсан. Урд нь болсон зүйлийг хэлэх хэрэгтэй санагдлаа. Намайг 10 жилд байхад Б-гийн талаарх чухал гэж хэлж болохоор нэг зүйлийг би Аагаас сонссон юм л да. Яагаад надад хэлээгүй юм бэ гэж Б-гээс асуухад чи хэлсэн юм болгоныг өөр дээрээ тусгаж аваад миний өмнөөс зовоод байдаг болохоор ч чамд хэлээгүй юм а гэж байсан. Ингээд бичих гэсэн бүх зүйлээ бичлээ. Бичсээр байтал урт болчихдог юм байна. Та хоёрын шинэ бичлэг ортол хуучин бичлэгийг чинь сонсоод байж байдаг шүү. Миний түүхийг уншсанд баярлаа. Та хоёрын зүгээс юу гэж харагдаж байна? Сэтгэлээ хэлээд өгөөрэй баярлаа. За, сторигоо явуулсанд баярлаа. Үпид бас айлын ганц хүүхдийн хувьд яг энэ нөгөө өргөж аавна гэдэг юу айгу үнэн байдаг гэх юм уу? Тийм, найзууд нь дондоо. Тийм, угаасаа яг анханасаа ингэж
би эхлээд хүнтэй ингээ очиод хоёулаа найзууд ил болёо гэдэг тиймэрхүү нөхцөл байдал амар баг байдаг. Айлын ганц хүүхдийн зүгээс бол ихэвчлэн ингээд нэг юм юу ирээд өөр нэг хүн ирээд хоёулаа найзууд болёо гэж тэгж ихэнхдээ найзууд болдог. Тэгээд 10 жилдээ айгу дотн байсан найзууд угаасаа л яг яалтчгүй оюутан болоод эхлэхээр хүндирдэг нь бол Жам ёсны юм гэх нь нэ. Гэтэ нилээ ихэнхт нь бол бараг тохиолддог бах. 10 жилдээ байхдаа тэгэл хайртай дуртай орол үхэл биднийг салгав гэж тиймэрхүү найзууд байж байгаа л оюутан болоод өөр хүрээлд ороод өөр хүмүүстэй танилцаал өөр найзуудтай болоод эхлэхээр тэгээ тэгэнгუთ яг айгу ойлгогдож эхэлдэг юм байлээ. Одоо бидний найзууд байсан шалтгаанаад ингээд өдөр болохоо ингээд нэг доор ингээд цуглах ёстой аргагүй ирэхэд цуглах ёстой байснаас болоод бид нар найзууд байсан юм болоо байсан л үнэхээр биендээ ингээд таалагддаг болоод бид нар найзууд байсан юм болоо. Нөгөө хамт одоо нөгөө коп хийжсэн хүмүүс уу? Тий хамт ингээд нэг юмтай ингээд тэнцэж байгаа штэ одоо тий одоо тэр системтэй сургуультай багш нартай тий хамт нэг юмны эсрэг ингээд нэг доор нэг дайсантай болохоор ингээд найзууд байхад бол хамаагүй илүү амархан байдığım шиг санагддаг 10 жилд. Тэгэнгუთ яг оюутан болоод эхлэхээр хүний амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөөд харилцааны динамикууд бол амар их өөрчлөгддөг бол надад санагдсан. Тэгээ уусаа нөгөө тэгдэж штэ ямар ч харилцаа нөгөө гаднаас нь external одоо гадна талын асуудал ахаар дотроо юм нэгдэлтэй хагаад тэгээд гадна талын асуудал нь байхаа болчоор дотроосоо хагарч эхэлдэг гэдэг. Доторх асуудал нь одоо эхэлдэг гэх юм уу. Тэгэл тэнгуут яг би энэ сториг уншиж байхдаа өвпитэй ингээд бүр амар relate хийлээ. Яг амар миний төрлийн хүн юм шиг байна. Ингээд нөгөө жоохон юм хайнгч юм шиг нэг тийм жоохон ингээд ерөөсөө нэг тийм бусдыг ингээд ерөөсөө хайхардгүй юм шиг нэг ингээд хүн болгоны араас гүүгээл ингээд тэгж нүү ингэж нүү инкүү тэхүү би ингээд үе тэгээд үе тийм биш. Зүгээр ерөнхийдөө ингээд за хэрэгтэй бол хэлээх байлгүй дээ. Надаа ингээд төрүүлээд хэлвэл би тэр үед нь ингээд мэдээж 100% туслана гэж бодсон. Тэгэл яаж идэг. Тэгэнгүүт чи хүмүүс нөгөө нэг угаасаа тусламж хүсэх чинь өөрөө амар хэцүү шттэ. Би ингэжлээ надад туслаад өгөөч гэж хэлэх нь өөрөө хэцүү болохоор тэгэж хүлээх нь бас ер нь зарим тохиолдолд буруулах л та. Тэгээ би бас өөрөө нөгөө яг асуудалтай одоо яаж өөрийнхөө асуудлыг яаж шийдэж яаж одоо тэрийг ингээд даван туулдаг тэр байдлаа ингээд тэрийг ингээд бусад хүмүүсийг ч гэсэн яг тийм байдлаар тэр асуудлуудаа шийддэг байх гэдэг одоо төсөөлж штэ өөрийнхөө ертөнцөөр бусдын ертөнцийн төсөөлөхөөр тэгээ тэгэнгүүт яг би бас ер нь тийм төрлийн хүн ингээл надад хэцүү юм тохиолдвол би бол ерөөсөө ингээл бусад хүмүүсээс ингээл тусламж хүсээл ингээл тэхгүй шүдээ зугаал өөрийгөө шаналгаал яваад байдаг төрлийн нэр нь мөнх туул гэж байна шүү. За ингэж хэлгээд өөр ари би түрүүнээс шүүр яг амар хүлээжсэн шүү дээ. За тэгээд ер нь тийм болохоор ингээд бусд хүмүүс ингээд буруу таамаглаад байдаг гэх юм уу? Сэтгэл хөдлөл одоо юу гэдэг чинь гаргах реакцийн ч юм уу тэгээ тэгэнгүүт яг одоо тэгэл хүн л бас хойно ч ингээд дандаа л нэг тиймэрхүү үйл олцлууд бол бий болно штэ. Тэгээд одоо нөгөө хүн нь бол ингээд амар юм heart мэдрэмж авцсан. Тэгээд хичнээн чи одоо ингээд хичнээн бид нар ингээд өөрсдөө хүсээгүй байсан ч гэсэн бусд хүмүүст ингээд шархлуулж болно, шарх өгч болно. Тэгээд тэглээгээд би тгийгээ тэгэхээр миний буруу биш гэж бас болохгүй. Тэгэл чи тэр нөгөө OP оюутан болцсон. Манай нөгөө 2AB2 болохоор gap year авч байгаа. Тэгээд тэндээс нөгөө атаархаа чамдыг чинь ингээд даавынх нь хэлсэн. Тэрнтэй ямар бодолтой? Тэрэн дээр ямар бодолтой? Үнэхээр тийм юм байгаа болов эсвэл гэтээ ингээд нөгөө нэг аав ээжтэй асуудал ярихаар ер нь дандаа тийм конклюжн аав ээж чамайг ингээд сайн явж байгаа болохоор чинь чамайг ингээд хийж байгаа байхгүй. Тий. Ер нь ямар ч асуудал ярьсан ингээд найзуудтай холбоотой юм ярихаар л надад чатаарч байгаа ингээд. Надад бол тэр жоохон аав бол жоохон зүгээр ингээд аав лов гэдгсэн ухаа ингээд зүгээр юм яг үндэ нэг тийм удаан ярилцах ингээ зав байгаагүй. Тэгээ зүгээр юм оф хэндэдлийн асуусан. Чи тэр хоёртой нийлэх байлцсан өөхсөн чинь манай ОП ингээ амар урт түүх яриад эхлэх гут нь ингээ яриагээ дуусгаа. Эсвэл зурагтаар нэг гоё кино гарч ирсэн ч юм уу те. Тэгвэл
Атарч байгаа гэдэг юм wrap up хийж юу. Тэгээд бас мэдгүүлтэй үнэхээр тийм байж ч бас магадгүй тэгээ хэрвээ ялангуяа Еши оноо одоо хангалттай байж байгаа. Тэгээд уусаа миний харж байгаас ингээд нөгөө хоёр нь угаасаа ингээд OP-г өөрсдөөсөө өөр гэж бодсон юм шиг. Одоо юм ярьчмтэй яг гуруулаа яг ингээд нэг тийм одоо уусаа найзтай болохоор нэг тийм мэдрэмж төрдөө штэ ингээд бит хоёрыг ингээд нэг зүйлээс ингээд хийгдсэн юм шиг. Тэгж англиар нөгөө cut from the same cloth гэж ярьдаг штэ. Яг тийм ингээд мэдрэмж авдаг штэ. Бүр ингээд амар чухал мэдрэмжтэй. Тэгээ тэгэнгүүт магадгүй AB2 BB-нээс амар тийм мэдрэмж ингээд арай л өвчтэй мэдрээ. Тэгэнгүүтээ OP-гоос болохоор ингээд тийм хүчтэй мэдрээгүй юм шиг. Тэгээл ингээл бүр ингээд naturally тэр хоёрын ингээд bond амар урдан өсөөл ингээд хүчрэх болоод тэгээл энэ бол зүгээр угаасаа миний бодлоор 3 найзтай байхаар яалтчгүй ингээд нэг нь left out болдог баха. Энэ ингээд бүр ингээд natural law байха. Миний бодлоор. Дөрөв болохоор баланслах уу? Дөрөв болохоор угаасаа гэхдээ ингээл олон болох тусам дотроо ингээ яг дотн хоёр найз бол заавал байгаа. Тэгээд одоо тэр дөрөв дотроосоо А Б хоёр нь ингээд амар дотн найзууд байгаа л тэнгуүтээ ВГ хоёр нь зүгээр фильтр ин фильтр аут хийх хүмүүс байдаг гэж магадгүй ч юм уу. Тэгээ одоо жишээлбэл А Б хоёр найз байха болчингууд тэр дөрөв найзуудын нөхөрлөл тэр чигтээ ингээд дуусах жишээний. Яагаад тэгэхээр А Б хоёр нөгөө нэг одоо юу гэдэг чинь байсан гэх юм уу. Ер нь нэг нөхөрлүүд яг тийм байдаг юм шиг надаас нагддаг. Яг ингээд энэ хоёр ингээд муудчвал бид нар ингээд ер нь хэцүү болох нэ гэж боддог. Би бол ингээд групп найзуудаас хараад энэ хоёр тэгээд яг тэгээ боддог юм байна. Тэгээд миний хувьд болохоор ер нь би яг нөгөө 3 найзуудын нөгөө left out мэдрэмж авдаг нь нийлэн байж үзье. Нөгөө нийлүү клик хийгээд байдаг тэгэл. Тий. Гэтэ яс яг эсэргээрээ яг тэр 3 хүнтэй тэр групп тэр яг адилхан групп дотроо яг эсэргээрээ нөгөөтхөө left out хийжсэн тохиолдол ч байгаа. Яг амар сонио ингээд би ч ингээд left out байж үзсэн, өөр нэг нь ч бас left out байж үзсэн. Ингээ ерөнхийдөө ингээд бас яг түрүү нөгөө OP-аас өөрөө тэгээ бичсэн мэсэн шүү дээ. Ингээл тэр хоёр нэг муудаал, би нэг муудаал. Ингээл янз бүр болоод тэгэл ингээл солигдоол байдаг. Тийм угаасаа ингээ OP гэхдээ ихэнхдээ бол муудалцдаг. Тэр хоёр хоорондоо муудалцаа болдог. Тэр нь тэрнтэйгээ муудалцаа болдог. Тэр нь энэ хоёртой муудалцаа болдог ч тийм үү нэг тийм үүдэ динамик. Гэхдээ яг OP өөрөө болохоор хин нэгэнтэй муудалцаад яг юм болдог тийм нөхцөл байдал бол байгаагүй гэж. Тэгэхээр яг нөгөө ингээд хавчуурганы хүн байсан. Тэгээ нөгөө нэг ингээд нөгөө хоёр нь ингээл хоорондоо муудалцахаараа л нөгөөдгөө хайж ирдэг. Тэ нэг тийм тэгэхээр амар муухай мэдрэмжлтэй. Тэгээд тэндэл угаасаа л нөгөө circumstantial одоо түрүүний ярьсан шиг тиймэрхүү байдлаар ингээд найзууд байсан хүмүүс яг ингээд яг жинхэнэ амьдрал дээр гараал ингээд бие биенээсээ холдож байгаа л тийм л тохиолдол юм шиг надад санагдсан. Харин тэ яг нөгөө өөрөөсдийнхөө бас тэгэл яг явах зам нь өөрлөөл ирэхээр тэгээ салт юм шиг санагдчих. Одоо явах зам нь өөрлөхөөс гадна бас нөгөө одоо амьдрал яг юу чухалчилдгүү яг тэр нэг үнсэн принципл ч гэдэг юм уу яг тиймэрхүү юм үзэл бодлонууд нь ингээд арай илүү төлөвшөөд одоо ингээд том хүн болоод ирэхээрээ тэд нар нь ингээд таарахгүй болгос ингээд аргагүй ирэхэнд ингээд салдагч юм уу. Тий. Тэгээд ерөнхийдөө мэдгүй нэг юу гэдэг чилээ нэг хаагдахаар нөгөө хаалга нэгдмээ. Тэгэл дахиад өөр найзтай л одоо болохын тулд явах хэрэгтэй. Гэтэ ингээд мэдгүй өмнө дугаар дээр бас хэлжсэн шүү дээ. Ер нь тэгэл яг өөрийнхөө байгаал тэг яг өөрийнхөө сонирхож байгаа юмыг хийгээл тэгэл явж байхад яг ингээл зөв хүмүүс нь өөрсдөө гараад ирдэг. Тэгэл яг тэр зөв хүмүүстэйгээ таарахаараа яг энэ А Б 2 B биэндээ татагдж байгаа шиг ингэж амар хурдан бонд үүснэ. Хурдан ингээд тэг байнгын найзууд байсан юм шиг тийм хурдан нөхөрлөл хүртэл үүсдэг. Гэхдээ ер нь жоохон нас явах тусам найзтай болох амар хэцүү болоод байгаа юм санагд. Тий. Ер нь би лав сүүлийн хэдэн жил лав шинэ найзтай болоогүй. Зөвхөн таньдаг хүмүүстэй бол зөндөө болж байгаа ингээл хаана явсан гадуур гарах болгондоо л хүнтэй танилцсан штэ. Тэгэл тэгсэн ч гэсэн ерөөсөө ингээд яг ингээд бүр амар ингээд яг ингээд сэтгэлээ онгоолгоод найзлан ч гэх юм уу. Ийшээ тийшээ байнгуулзаал их тийм
10 жил байсан шиг ч юм уу эсвэл оюутан байсан үе шиг тэгж юусоо тийм хүртэл угаасаа юусоо боломжгүй болсон юм шиг. Нэг тийм хийцхүү байдаг штеп ингээд нэг уулзчаал нэг хийцхүү. Тийм одоо юусоо тэгж юусоо нэг тийм найз мэдтэй уулзахгүй заавал нэг юм ажендатай нэг ингээд нэг юм хийн нэг хүний төрсөн өдөр нэг тийм баяр нэг тийм дандаа нэг тийм утга учиртай уулздаг. Зүгээр ингээд юу ч хийхгүй ханг аут хийн гэдэг ойлголт авахгүйгээс амьдрал амир завгүй болцсон ч хэлэхгүй. Тийм яг л тэрийг л хэлчихлээ. Хүн бидний амьдралын хэв маяг амир завгүй амир юм тэр нэг цагандаа амир харан байдаг болцсон болохоор өөрсдийнхөө хувийн цагтаа одоо ганцаараа байгаад ч юм уу ингээд нэг юм релакс хийдэг тэр цагуудтай арай илүү харан байдаг болцсон болохоор тийм хөдөө одоо нас явах тусам шинэ хүмүүстэй найзлах ч тийм үү тийм casual хүмүүстэй уулзах айгу багсдаг болов уу гэж бодож. Тийм тэгээ яг ингээд гоё ингээд таалагдсан ингээд хүн гарч ирээд яа энэ хүнтэй амар таалагдж энэ хүнтэй бүр амар гоё тотон найзламаар байна гэж бодонгууд гадаад явчихсан. Тийм гадаад. Гэтэ ялт ч бас OP-г бол амар ойлгож байна. Яг нөгөө баг юуны хосуудын харилцаанаас илүү найзуудын харилцаа салахад баг хамаагүй илүү нөгөө хүнд тусдаг гэдэг бас байгаад дээ шүү дээ. Яг бол хосуудын харилцаа салахад чи найзуудтайгаа ингээд тэрийг хуваалцах боломжтой байдаг. Тийм гот ингээд тэр юм чинь байхгүй болчоор тэр бол ялтчгүй бас юм нөгөө жинхнээсээ heartbreak одоо тэр нөгөө зүрх шархалж байгаа мэдрэмж бол авч байгаах. Тэгээд OP дамжилт үсэе. Ямар сургуульд орсон СИЗИС үуч ядраа. Нэр хүндтэй санхүүгийн сургууль гэсэн. СИЗИС мандах уу ядраа. За. Хоёр дахь стори. Олон нүртэй жижиг нүргүй их ч гинэ. Сайн хоёроо уншуу өдрийн минь та хоёрыг сонсоод 7 сар болж тайлбарлаа. Хамгийн сонсогчтой подкаст гэж боддог шүү. Баярлаа. Хит хоног бодол болоод үнийг бичгэд хүрлээ. Хитрүүлэг гэж бити бодороо. Яг үндэ би ч түүний учрыг ойлгохгүй байна. Би одоо 23 настай. Ээжтэйгээ цуг төрсөн ихчиндээ хамт амьдардаг. Гэрийнхнээс ихчил зүгээр. Ээж ах би хөгжлийн бэрхшээлтэй. Жилийн өмнө ээжтэй цуг нийтийн байранд байхад ихч хүүхдүүдийг минь хараад өгөөч. Танаас өөр харах хүн байхгүй гэж гуйснаас ш хамт амьдрах болсон. Ээж маань том хүүгийн сургуулаас авах гэж явах замдаа осолдорж хүлэндээ хадаас адуус учир би дургүй байсан ч ээж санхүүгийн нөхцөлөө одоод явхад хүрлээ. Эхний хэдэн өдөр тайван байсан ч ихч багаа тайлж гэлв. Шөнө 12 настай том хүн охин дүүгээ оролдоод охин нь ээж дээлтэл зүгээр байж чадахгүй бол архичин аав руугаа яв пэмэн гэж хэлснээс хэсэг хугацааны дараа миний хүү гараад машин асаачих гэх жишээтэй. Гадаад явсны араас нь би унтсан дүрсгээ твтэж байтал дахиад оролдох гээд байхаар нь зогсоод л намайг гүтгсэн гэж ээждээ хэлэн шүү гинэ. Эмээгийнхээ үгийг ч ойшоодгүй. Анх оролцсон үе нь 2 жилийн өмнө. Ээж нь зодоод л өнгөрөөсөн. Түүнд хилээд нэмэргүйг мэдсэн болохоор салсан аав руу нь явууллаа. Гадаадаас ирснийхээ дараа яагаад хүүхд хөөжгсөн юм бэ гэж ээж рүү ашигчв. Шалтгааныг нь тэр мэдж байгаа. Хэсэг хугацааны дараа ихч тайсан байгаа дахиж өмслөө. Үүнээс хойш бичих зүйл нь 8 сарын дараа болсон үйл явдал. Унтаж байгаад хэрүүлийн дуунаар сэрээд яриаг нь сонсдол манайхаас зайл гуйх юм уу гэж хэлсний араас янз бүрээр харааж ав. Хэрүүлийн шалтгаан нөгөө л том хүү. Охин аргадах гэж оролцсон чи чимээгүй вэ гэмэн гэв. Сэрснээ мэддэхгүй хичээсэн ч тэр гадарлцсан. Тэр намайг яагаад явж чаддгүйг мэддэг хэрнээ саажилтаа том хүүч нь нутахгүй хүн гэж ээж рүү минь дайрсан. Ах маань хүн задуулаад гавлан цоорсон ч одоо зүг зүгээр явдаг саажилтаа биш. Тэр намайг яагаад явж чаддгүйг мэддэг хөлөндөө саажилтаа болохоор тойрон утгаар доогөлж байгаа намайг бүхэн дуллаа. Анх тэр л гуйсан. Түүнээс л болж ээж таягтай болж исэн. Яаж энд 10 сар твцснээ одоо ч гайхаж байна. Магадгүй үе гадаад явчихдаг байсан холбоотой. Хүү. Йоо. Айгу. Дүүси. Тийм heavy. Ямар олон ингээд хүчин зүйлүүд нэг доод ингээд цугласан те нэг бүр ингээд амар юм одоо ингээд нэг утас ингээд нэг орооцолтоод нэг зангилааг гаргаж болохоо болчдөг тийм болцсон юм шиг. Тэгэхээр бүр ингээд сонсож байгаа хүн ингэж мэдрэгж байхад ингээд тэнд амьдарч байгаа өвпид бол ямар хэцүү ол нэр үнэхээр амар ингээд юу ч хийж чадахгүй байгаа юм шиг. Улам бүр ингээд одоо тэгэхээр ингээд нэг асуудал ингээд улам хүндрэх тусам нөгөө хүн чинь нөгөө дефенс механизм нь одоо ажиллаад тэгээд ингээд улам намп болоод идэг. Одоо тийм амар зэг асуудлуудад ингээд улам бүр ингээд тэгээ ингээд санаагаа хаагаад эмоц хаагаад надаа хамаагүй би тоохгүй
Ингээл нэг тийгэл зөө би өөрийгөө л хичээ гэдэг ч юм уу тэгэх гээд байдаг. Тэгээ тэгэнгүүт ингээд OP ингээд бид нар руу ингээд reach out хийгээд ингээд энийг ингээд шеэрлж аваад үнэхээр баярлаа. Тийм баярлаа. Амар мундаг байна. Тий энийг ер нь хуваалцах чинь хэцүү шттэ. Тийм тэгээд энэ баярлаа. болж байгаа үйл явдал бол одоо ихч бол хоёр хүүхдээ бол хоёулын нь алдж байгаа. Үнэхээр аимшигтай хохирож ийн. Тэгээд Тэнгүү яг ийм асуудал одоо нөгөө аавынх нь талаас болохоор ингээд abandon тийм байхгүй. одоо ингээд хаяа явцсан. Тэнгүүд ээжийнх нь талаас ингээд нэглэхт. Тийм. Тэгээд ерөөсөө бүр орчуулагч юм ааш. Sorry. Уучлаарай. Манай сонсогчдоо ийм зэрэг мэднэ гэж би надад. Тэгвэл юм орчуулагч. Нөгөө нэг амар контент англи дээр үздэг болохоор жоох юм амар алдаатай ярьдаг болсон. Шууд намайг битгий дураагаарай. За тэгээд яг ингээд энэ аав ээж хоёр нь ингээд бүр яг perfect storm болсон байгаа штэ. Ингээд бүр ингээд байж болох ингээд хамгийн horrible яг ингээд эцэг эхчүүд болсон ба штэ. Тэгээд тэгэнгүүт энэ хоёр хүүхэд ингээд одоо ингээд зүгээр энгийн нөхцөлд ч гэсэн амар хохирох байтал тэн дээр нь нэмээд эрэгтэй хүүхэд 12 настай эрэгтэй ах нь охин дүүгээ оролдоод байгаа гэд. Тэгэхээр ингээд эндээс бол ингээд тэр охин дүүг л нэгдүгээрт ямар нэгэн байдлаар хамгаалах амар хэрэгтэй л ах. Одоо тэгээ тэгэнгүүт одоо эн чинь тэр эрэгтэй хүүхэд бас ингээд одоо шууд гинт хэрэгтэн бас яг одоо тэгж харж бас болохгүй. Амар одоо юм ч юм нэг амар имзэс ийм нөхцөл байдал л та ингээд ягаад тэгэхээр тэр хүүхэд чинь бас хүүхэд учраас тийм ингээд бүр ямар ч юм итгэл найдваргүй ингээд хогшор болцсон тийм юм бол биш штэ ингээд шууд ингээд чи одоо өнгөрсөн одоо энийг ингээд шууд хаа энийг одоо юу гэдгийг хоёлаа нөгөө нэг тэгэж бас болохгүй. Анхны дугааруудын нэгэн дээр ээж нь хүүхдээ ямар хэрэг байлаа? Ээж нь хүүхдээ бүр ингээд эмээ өвөөл ингээд сүлцсэн. Тийм нөгөө тэр мөр амар энэтэй харьцуулахад бол амар нормал баг юм заяа зүгээр нөгөө шүдгүү нөгөө нэг юм өвчтэй. Тэгсэн чинь хим шүд зүдэг охин дүүн тэгсэн чинь чи найзууд нь нөгөө яаж байгаа бичлэгийг нь үзүүлсэн гэдэг. Тэрнээс нь болоод ингээ хүүхдээ хөөгөө явуулсан за. Тэгээд тэгж яхад энэ дээр бүр ингээд амар scale нь бүр амар өөр бас тий. Тэгсэн мөртлөө тэгээ тэнгууд ингээд би надад бол ингээд энэ засгийн газарт уур хурж юм л та. Ягаад тэгэхээр одоо юм хүүхэд хамгааллын тийм ямар ч юм систем байдгүй. Тийм ингээд байдгүй ч гэж муу байдаг. Тийм одоо ингээд энгийн хүн ингээд ямар ч ингээд наад захны одоо би өөрийгөө хэлж юм л да энгийн хүн гэдгээрээ наад захны ингээд ямар ч юм мэдлэггүй байхгүй юу. Ингээд ерөөсөө энэ талаар би одоо ингээд ийм юм тохиолдвол нэгдүгээр нин төрөнд ийм газар хандах хэвээр нин төрөнд ингээд ийм зөвлөгөөч гэдэг юм уу сургалт ч гэдэг юм уу юмд би ингээд авах эрхтэй гэдгийг ингээд би дор хаяж мэдэхгүй байхгүй ингээд нэр аман гагалцчихоо тэгээд тийж хахад яг энэ ээж нь ч гэсэн яг тийм мэдрэмж л авч байгаа. Яах ёстой мэдэхгүй юм тэр одоо тэр тал дээр боловсрол авахгүй тэр тал дээр ямар ч ингээд нийгмээс ингээд ерөөсөө юм юу тусламж авахгүй юм шиг санаж явдаг. Тэгээ миний бодлоор бол байгалахалтай хүчирхийллийн эсрэг үндэсний төв өнтергээ байдаг шүү дээ. Тэгээ ерөнхийдөө хүүхдийн хүчирхийллийн эсрэг тийм байгууллагууд ч гэсэн ер нь байгаа байх, хандах боломжтой газрууд байгаа байх. Юун түрүүнд гэхдээ нэг бид нар руу ингээд битсэн шигээ одоо бит хоёр одоо яах вэ? Бит хоёр ч тэгээд сонсох одоо өөрөө ч бичсэн юм бэ гэсэн суухаас бүр ингээд өөр үнэхээр гэтээ үнэхээр сэтгэл өвдөж байна. Сэтгэл амар өвдөж байна. Тэгээд хамгийн гол нь яг ингээд хуваалцж байгаа нь өөрөө ихлээр нэгдүгээр таймер зүг болох юм гэж би бодож байна. Ядаж ингээд нэг сэтгэл онгойд тийм штэ ингээд нэг тэгэх юм болоо гэж бодож. Ийм жижиг хэмжээнд гэх юм уу? Тэнгуут одоо тэг бас амар гоё аахгүй ингээд тэр хүүхдэд ингээд санаа зовж байгаа том хүн хажууд нь байна гэхээр тэг бас ингээд өвпиг том хүн гэж хэлэхэд амар хэцүү 23 таа. Яг том хүн болцсон гэхэд амар хэцүү санагдаж байна. Одоо яг тэр нэг 20 ер нь хүмүүс нэг 21 хүрээл ер нь амар том хүн гэж боддоо штэ. Гэтэ яг нэг 21-ээс 25 хүртэл яг тэр үе ерөнхийдөө бас яг надаа баг young adult гэж явах хэрэгтэй юм санагдаж штэ. Ингээд нэг юм mature яг adult болоогүй гэх юм уу.
Тэгээд бас надад жоохон тийм асуудлаас болоод ээж нь тиймэрхүү юмд ханддаггүй болов гэж бас бодлогдлоо. Манай ч нөгөө нэг тогоо хагравч дотроо гэдэг нөгөө тийм сэтгүүдэд шүү дээ. Манай монголчууд ч мууга хүнд үзүүлэх айгүй дургу. Мууга хүнд үзүүлэх айгүй дургу. Тийм болохоор ялангуяа ийм одоо ахын дүүгээ оролдож байгаа ч тийм үү ийм табу ийм үйл явдал болж байгаа болохоор ялангуяа энийгээ ингэж олон нийт зарлаж ч тийм үү ингээд болоогүй юм шиг жүжиглж тэрийг ингэж нууснаар ингээд энэ хоёр хүүхдийг хоёуланг ингэж цаашд нь ялангуяа одоо тэр охин дүүг маш их хохироож байгаа юм болов уу гэж одоо тэгээд манайхны тэр сэтгэлгээ нь бол надад ерөөсөө таалагддаггүй. Тийм болохоор тийм яг л ингээд дандаа л нэг юм бүх юм сайхан байгаа юм шиг тэрийгээ ингээд харуулах. Яг тэр нь бас бурууч биш л байх л та. Гэхдээ ингээд бүх юмаа ингээд нийт зарлаад дэлгээд яваад ах нь одоо сайн зүйл биш. Гэхдээ одоо иймэрхүү нөхцөл байдалд бол одоо өөрөө зохицуулж чадахгүй, өөрөө тэрийг яаж чадахгүй байгаа, яаж зохицуулахаа мэдэхгүй байгаа тохиолдолд бол тэр хүн яалтчгүй ингээд хүнд хандах хэрэгтэй болов уу гэж би бодлоо гоох хэрэгтэй л тийм. Тэгээд ядаж наад зах нь ингээд одоо жишээлбэл ОП-ийн зүгээс ядаж энэ талаар ингээд хин нэг одоо байгууллагт хандаад зөвлөгөө авах. Нэгдүгээр ч тийм мэргэжлийн зөвлөгөө авах. Тэр л юм болоо да. Тэгээд магадгүй ингээд одоо гадны байгууллагаас ингээд яаж яг тэгж амьдралд амар тэгж яг гар орч ингэж оролцдог гэсэн бас мэдэхгүй л байна л да. Тийм. Хоёлаа ялч үнд ямар ч мэдлэг байхгүй байгаа даа. Гадаад нөгөө кинонон дээр чи ингээл амар байнга ингээл ирээ шалгаал эцэг ихийнх нь санхүүгийн байдлаас ахуулаад бүх юм шалгаал баг сэтгэл зүй байдлыг нүртэл шалгаал тэгэл юу энэ хүүхд энэ эцэгтэй амьдарч болох уу болохгүйг нь шийдэл тэгэл хүүхдийн эцэг ихээс нь салгаал өөр хамаатанд нөгдөх ч юм уу өөр асарч чадах хүмүүст нөгдөх ч юм уу ингээл ийм бүтэн яг юм систем ингээ яг ажиллаж байдаг. Тэг яг Монголд яг тийм систем байдаг гэсэх ингээ тэр нь яг найдвартай ажилладаг гэсэн үнэхээр амар бараан тэг ингээ ерөөсөө ямар ч надад ямар ч ойлголттой. Ээжийнх нь нэг юм нь яг нөгөө би түрүү нөгөө хэлжсэн шүү дээ ингээд амьдрал ингээ хэцүү болох тусам ингээд улам бүр наан болдог гэж ээж нь бүр яг тэр хувилбар болцоо аахгүй бүр ингээд бүх юмд амар наан бодоо юм ерөөсөө юу ч мэдрэхгүй ингээл хайхрамжгүй амьдрдаг болцоо. Тэгээд тэгэнгүүт ингээд бас амар стресстэйсэн болов уу гэж бодож байна. Өөрөө нөгөө нэг гэрийнхаа нөгөө ганц одоо зүгээр хүн ингээд тэгсэн шүү дээ. ОП-ийн үгээр. Тэгэхээр яг ингээл нэг тийм амар бөө өөрийн хариуцлага өөр дээр нэрсэн. Тэгэл хоёр хүүхдийн аав нь ингээл ерөөсө тусуулдаггүй гэл ингээл тэгэл ингээл асуудлууд нэмэгдээд ангууд дээрээс нь одоо хүүгийнх нь асуудал ороод ирэнгүү тэр асуудлыг бүр ингээд байхгүй юм шиг бодож ижил ингээд цаашаа алхах чадвар гарч ирж байгаа гэх юм уу. Ямар ч байсан энийг хуваалцсан ОП-д баярлаа. Тэгээд яг мөнх туулын хийсэнчлэн битэрос гадна гэдэг ямар мэрэгчлийн байгууллагад хандаж ядаж одоо юу гэдэг чинь цагдаа дуудах биш. Одоо тийм хэмжээний биш. Одоо зүгээр ядаж бит хоёроос хамаагүй илүү ийм боловсрсон мэдлэгтэй хүмүүстэй холбогдоо тэгээд тэр хүмүүсээс зөвлөгөө авах. Тэр бол хамгийн наазахын юу болов? Зөвүүл байх болов гэж би бит хоёр бол бодож байна. Тэгээд хэрвээ манай сонсогч нарын маань дунд энэ талаар мэдлэгтэй хүн байгаа бол комент хэсгээр магадгүй сэтгэлээ үлдээгээрээ манай өвбид маань яавал зүгээрээ гэдэг тал дээр илүү бит хоёроос илүү дээр зөвлөгөө өгч чадах хүмүүс байгаа бол комент хэсгээр комент бичиж үлдээгээрэй гэж хэлмээр байна. Дараагийн стори. Хай би 19 дэх Хятад 1-р курсын оюутан. 9 сараас хойш ихчим үзлээ. Ирээл бүгдийг ганцаараа хийгээд байнгын ганцаар байлаа. 2 том асуудал байгаагийн нэг нь хамт тухтай бүх юмаа хуваалцаад ярих найз байхгүй. Хятад хүүхдэрээ соёлын ялгаа, хэлний бэрхшээл гээд найзтай болж чадсангүй ядаж байхад факультида бараг ганц гадаад нь амьдралын хэв маяг бодол санааны хувьд нийлэх найз чухал гэдгийг үнэхээр их ойлголоо. Хоёр дахь асуудал нь хичээлдээ үнэхээр анхаарч чадсангүй семестр дууслаа. Юур анханасаа яаж сурах арга ивэ олохгүй ядаж байхад угаас хэцүү мэрэгжил болохоор энэ семестрт үдсэн бүх хичээлүүдээр олигтой дүн аваагүй бүр унчихсан ч байх магадaltaй. Уг нь их дажгүй ухаантай гээд гэрийнхэн эргэн тойрны хүмүүст хүлээлт өндөрч би гэж амтан үнэхээр сугарлаа. 3 дахь хэл дээр инженерийн хичээлүүд үзэж байгаа. Хятадаар инженерийн
Семестрийн төгсгөлд бараг буугаад өчгсөн дараа семестрт л уучраа олъё. Энэ удаа энэ шалгалт яасан байлааш дүүрчгээд уг нь зөвхөн хичээлдээ анхаарал 24 7 хичээлээ сэтгэлээсээ хийгээд гүрийх бүтэн семестр байлаа. Даанч чадал хүрсэнгүү хор шар байдаггүй юм уу мэдгүй. Өөртөө итгэл бяцааваад амралтаар хараад сэтгэл санаагаа дэмжиж дараа семестрт л сайн хичээе гэж бодож байна. Уг нь өөрийгөө сэтгэлийн хаттай дажгуудээ гэж бодсон ёстой нэлцайсан гуйлагчин шиг байлаа. Хичээлдээ унана гих бодол дотроос идээд юр дандаа стресстэй зовёртой аимшигтай хугацаа байлаа. Өөрийгөө шахаж сураагүй дисциплин багтай байхын хорыг нэг сайн амслаа гэж бодож байна. Өөрийгөө бусадтай жишээл хүмүүс хийж болдог зүйлийг би чадсангүй гэд үнэхээр сугарсан хугацаа байлаа. Өдөр болгон шившгээ тариад яваа юм шиг л өөрч юу хэлэхвтээ та хоёр гоё шүү баярлаа гинэ. Баярлаа. Энэ гэхдээ надад яг тийг санагддаг. Би энийг баг өмнө нь подкастн дээр ярьчихсан баг. Нөгөө анханасаа хүүхдээ нөгөө эцэг ихэн суулгаад сурахгүй бол ингээ хүүхд нь өөрөө ингээд яг 1 2 3 одоо бага ангийн хичээлүүд амар байдаг. Тэгээд ингээд угаасаа гайгүй толгойтой хүүхд бол тэрэн дээр ингээд ямар ч тусалцаа шаардлагагүйгээр ингээд сураад болоод идэг. Тэгэнгүүтээ нөгөө нэмэлт ингэж тэр хүүхдээ шахаж яахгүй бол одоо суулгаад нэмэлт ингээд тусалцаа өгж явахгүй бол хүүхдүүд нь ийм жоохон laid back байдалтайгаар ингээд одоо өсчдөг. Тэгэнгүүт яг ийм одоо их сургуульд ороод энэ intense одоо энэ ялангуяа энэ хятадд тэгээд ийм өөр хэл дээр ийм инженерийн ийм том ийм мэрэгчлэр сурж байгаа энэ нөхцөл байдалд бол угаасаа яг нөгөө яг ийм одоо өгч байгаа болохоор тохиолдолд ингээд яг одоо тэр нөгөө өөрийнх нь хэлсэн шиг дисциплин одоо энэ сууж хичээлээ хийж сураагүй тэр дисциплин нь байхгүй ингээд шууд ингээд мэдрэгдээд эхэлдэг. Тэгэнгუутаа тэрэндээ сэтгэлээр унаад ингээд цаашдаа бас юм сурах сонирхол буурах тохиол бас байдаг. Тийм болохоор гэхдээ манай ОП айгу юу мэдэрсэн ингээд сайн мэдж байгаа. Тэгээд цаашдаа яг яах ёстойгоо бол ингээд айгу сайн ойлгож байгаа юм шиг санагдлаа. Гэртээ буцаж ирээд жоохон refresh болоод жоохон сэтгэл санаагаа зэгцлээд тэгэнгуутаа буцаж очиод арай илүү фокустай арай илүү. Тийм тэгээд дээрэс нь бас яг нөгөө найз нөхөд байхгүй ганцаараа байгаад хахаар бас дээрээс нь гадаадд ганцаараа найз нөхөд байхгүй байгаад хахаар тэр нь бас нөлөөлж байгаа л да. Тэгээ яг миний нөхцөл байдал байна. Би бас яг анх гадаад сурах гэж очивол тэгэл очсон чинь нэрнгээсээ ингээд ганцхан гадаад хүнэн тэр өөр яг нөгөө нэг гадаадны ганц хоёр хүүхдүүд байсан тэд нар нөгөө нэг бас хятадтай тэгээд ингээд бүр ямар ч асуудалгүй ингээд уусаад орчиж байгаа байхгүй юу. Тэгээд ингээд яг над шиг ингээд нөгөө яг англи хэлээс өөр юм байхгүй. Тэгээ ингээд очсон өөр нэг тийм гадаад хөвч юусэн байхгүй. Ядаж тэгвэл нөгөө асуудал нь нэг байгаад найзуулж болно шүү дээ. Тийм нөхцөл байдал юусэн байдгүй. Тэгэл бас амар ганцаарцсан. Тэгээд яг уу би бол нөгөө нэг гэхдээ сургуулаа сольж ирсэн. Ер нь би ингэж амьдарч чадахгүй байна гэдэг. Энэ хараад тийм. Яг тэрнээс гадна нөгөө нэг юу байсан л да. Нөгөө мэрэгчлээ жоохон буруу сонгож монгоцсон тийм өөр нэмэлт асуудлууд бас байсан болохоор ингээд ерөнхийдөө сургуулаа шийдэх шийдвэр гаргаж ирсэн. Тэр нь надад ч угаасаа аяг бохсон. Энэ тохиолдолд би өвпиг сургуулаас илгээгүй шүү. Тийм зөв өөрийнхөө юм ярьсан. Өөрийнхөө юм хэлж. Тэгээд тэр одоо нөгөө нэг дисциплин байхгүй гэдээ ярьж байгаа. Тэр надаас амар бас яг амар яг relate хийж байна. Яагаад тэгэхээр би яг өөрийгөө тэгж мэдэрдэг байхгүй. Би ингээд багаас нөгөө ирсэн юм спортоор хичээлээ үгийн гайм болоо гэж би яг боддог. Спортоор ч нөгөө хичээл хэлэхээр чи ингээд амар ийм тэнхээ суудсан штэ. Зүгээр сэтгэлийн тэнхээ тийм би хүч тэгэл ер нь ингээд амар юм бүх юмараа ингээд амар юм хүнийг ер нь амар тэнцвэржүүлдэг юм шиг надад амар санагддаг байхгүй. Тэгээд тэр нь ингээд ерөөсө тэрэн дээр ингээд бүр найл заяа бүр ерөөсө ингээд бусад бүх юмаа хөгжүүлсэн ерөөсөө л ингээд би тамир ер нь тэгээд тэр төлөм бүр ингээд энэ болстой хог гэж бараг боддог заяа. Ингээд бараг ингээд би энэс бөө мосан тамирын сургуулийн энэс би өөрийгөө дээр гэж боддог. За бараг тийм амар тэнэг юм
ойлголттой байсан. Тэг ягаад гэвэл нөгөө өөрөө ямар ч юм атлетик юм ямар ч юм авьяасгүй хүүхдээс байхгүй ингээд нөгөө бөмбөг ингээд ерөөсөө ингээд өөдөөс иржингүүд ингээд нэг цогтөн штэ ингээд яг ивэн олоод тийхгүй яг ингээд зөрүүлээд хий агаар цогчдөг яг тийм хүн байсан байхгүй. Та нар нөгөө нэг Twilight ихний анги дээр Бэла сургуультаа ирчээд нэг волейбол тоглоо зогсчихэд штэ. Тэрүүгээр төсөөлгөө. Тэгээ явартаас тэгээд амар тэгэд ингээд чадахгүй юм аа ингээд чадъя гэж бодохгүй ингээд чадахгүй юм аа шууд ингээд дисмис хийдэг. Тийм зөвөр ингээл өөрөө биенээс илүү болохоор баг би хийхгүй гэж сонгож байгаа. Чадахгүй дээ биш. Би хэрвээ хүсээд хийх байсан бол би угаасаа ингээд сурчин амар байсан. Би энэ бол professional level шахсан. Тийм яагаад угаасаа тийм mindsetтэй хүүхэд байсан гэд тэгэхээр би нөгөө багасаа ерөөсө хичээл дээр ингээд нэг муу авч үзээгүй ингээд нөгөө амар ингээд хичээлээ хийгээд хийж иж ойлгодог хүүхдүүд байдэн штэ ингээд суугаа даалгавраа хийж иж ойлгодог. Би ерөөсө тийм байгаагүй тэгэл нэг даалгавар маалгавраа ингээ хийхгүй явцсан ч гэсэн ерөн хичээл нэг ингэж одоо ингээд хичээл хоцордоггүй тийм ерөөсөө ингээл тэгэл нөхөөл өөрөө ингээл дотор нь хурдан ойлгочтой ингээд нэг тэр тал дээр арай жоох юм сайн байсан болохоор би өөрийгөө нөгөө ингээд амар өндөрт өөрийгөө ингээ боддог амар нарциссист хүн яг ярангуй жоох ингээ тэгээд яг их сурвалд ороод бас ерөөхдөө би чинь тэгэл угаасаа тэгэл ингээл газрын ингээл айл сургуулийн ингээл хамгийн нөгөө нэг гайгүй сурлагатай хүмүүсийн газар суулгаж гарч би тэндээс ягаад ч ингээд онцгойж гарч ирэхгүй штэ. Тэгэл өөрийгөө мэдсэндээ тэгэл би чинь ямар хутгаар байсан юм биш үү те. Яг л энэ охин шиг арчаагүй гуйлж байсан байна гэж мэдсэн л те. Тэгэл яг тэр үеэсээ ер нь хичээлийг ч гэсэн ингээд шууд хайж гисэн. Яг ингээл болигээл би яг угаасаа энэ дэлтийн дурлаад идэх юм биш юм байна гэд. Хэрвээ би үнэхээр хичээл амар дурладаг байсан бол би ингээд амар муугаа мэдэнгүүтээ би энийг ингээд бүр амар хиймээр байна. Би нэг ойлгомоор байна. Би ингээд дахиад ингээд амар ингээд явах байсан юм санагдахгүй юу? Тэрэнгүүтээ ингээд чадахгүйгээ ойлгонгуудаа ер нь энийг ч угаасаа би чаддаг гэсэн чи чаддгүй л байсан юм шүү дээ. Би ер нь яг юу чаддсан юм бол гэж бодож эхлээд тэгээ ерөнхийдөө өөрийнхөө одоо чаддаг юмнууд олж эхэлсэн гэх юм уу? Төгсөн юмнуудаа. Сонирхолтой юмнууд. Тийм сонирхолтой юмнуудаа гэх юм уу? Тийм. Би гэхдээ өвбигийн нэг гэрийнхнээс хүлээлттэй гэдгийг бол амар ойлгож байна. Яг ингээд яг би бас яг тиймээс багангта ингээл ямар ч юм төвгөө сураал тэгэл манай гэрийнх ч баг he's a natural genius гэдэг би ингээд нэг юм анимны character шиг ингээл шилмэлээ юу. Тэнгууд яг нөгөө ерөөсөө баг гэрийн даалгавраа нэг 10 минутанд хийгээд дуусгачих муусгачдаг багангта тэгэл үлцэн хугацаанд зүгээр гэртээ зүгээр ингээл явж идэг. Ингээл hangout тэгэл явж идэг. Тийм байсан болохоор манай гэрийнх ч гэсэн нөгөө яг даалгавраа хийчихэд идэг. Тэнгууд даалгавар нь ингээд асуудалгүй оноо тавигтаа түрээд ирээд идэг. Тэгэхээр манай гэрийнх нь намайг ингэж нөгөө суулгад сурах гэж ерөөсөө оролдоогүй. Тэгэнгუთ яг цаашаа ингээл ахлах англио ороод хэлсэн чинь яг тэрнийх нь гор нь бол яг гарч ирдэг юм л. Тэгэнгუთ яг нөгөө би ч одоо нөгөө яг манай гэрийнхэн чинь намайг genius гэсэн штэ. Би яагаад энийг ойлгохгүй байгаа бэ гэдэг нөгөө өөрийгөө үзэн ядалт бол next level-д яг тэрэн дээр хүрдэг. Яг тэгэнгუთ яг нөгөө өөрийнхөө нөгөө эго дэйт гэдэг штэ. Нөгөө өөрийнхөө эготойгоо яг ингээд нүүр тулдаг яг момент яг тэр үед яг болдё. Тэгэнгუთ яг OP одоо тэрнтэйгээ бас нүүр тулцсан байх шиг. Тэгээд цаашаа бол гайгүйх. OP-ийн story надад ерөөсөө ч ингээд тийм одоо ингээд яна гэж бодохгүй юм заа. Ягаад гэхээр ингээд манай найзууд дунд ингээд ерөөсөө баг хичээлээ ихгүй явсараад тэгээд их сургууль төгссөн хүмүүс байгаад байгаа. Муугарсараад баг ингээд нөгөө дүнгэж нөгөө passable дүн байдаг штэ. Яг тэрүүгээр нэг нөгөө нэг шугамных нь яг дээдлэлт ингээд явсараад төгссөн хүмүүс байдаг. Тэгэл битгүй тэгэл тэд нар амьдрал болоод байдсан штэ. Сайн явж байгаа ч гэсэн явууха. Тэгэхдээ яг тэд нарыг би нөгөө ерөөсөө хичээгээгүй гэж бас хэлхэн цаашаа тэгээд тодорхой хэмжээс нөгөө хичээгээд бас ингээд болохгүй юмнууд төсөөсөн л хаалтаа. Тэгээд OP-ийн тохиолдолд бол мэдгүй надаа их дөнгөж ихний семестрийн юм чинь гайгүй дээл гэж бодчих. Тийм ихний семестр угаасаа тэгэл бужигнаал дуусна шүү дээ. Нэг ингээд нэг тасан зохицох гэдэг л үе юм уу та тий. Дараагийн story. Hi, та хоёроос astrology болон tarot reading эсвэл ер нь мэрэг төлөв гэх зүйлс итгэдэг үү гэж асуумаар байна. Баярлалаа. Сонсох их дуртай шүү.
та хоёрын хоолой миний сонсч байсан бүх подкаст хостуудаас хамгийн гоё шүү. Яа ямар. Эсвэл майк чинь тийм лаг юм уу гэнэ. Манай майк харуул битүүрийн сэра бүгээс амар хөгийн сэра байгаа болохоор тэгээд баярлаа. Анх удаа подкаст юу сонсож байгаагүй юм шиг. Тэгээд одоо битүүрийн хоолой гоё гэж ивэл бас сонирхолтой. Би бол дараа нь эргээд сонсохоор өөрсдийнхөө хоолойг сонсоод тэгээ кринжлээ суугаад эдитээ хийх гэж боо юм болчихсон. Тийрээ сууж хахад бас нэрэ баярлаа. Тэгээд яг astrology тал дээр миний зүгээр боддог юм it's fun. Зүгээр яг нөгөө нэг бүх ингээд бүх юм чинь тэгэл astrology болчихгүй бол нэг хаяа нэг юу гэдэг чи тэгээ нэг одоо миний амьдралд юу тохиолж ийн гэдэг юм уу нэг тиймэрхүү юм харчаад fun. Тэгээ зүгээр яг нэг юм тодорхой хэмжээний зүгээр юм гайд байдлаар л гэх юм уу. Тэгэл нэг хальт бодоол зүгээр дотроо ингээл өнгөрөөч. Гайд нь ч бас хайшин зүгээр нэг би юм. болохоор ингэж ашигладаг заяа. Ингээд би бол ингээл ер нь ихэнхдээ ингээл таг марчин зав тийм байдгийг марчин. Ягаа нэг хэсэг амар трендлсэн шүү дээ. Тэр үеэр яг ингээ хальт сонирх гээд ингээд орох гээд утсан ч ерөөсөө ойлгохгүйсэн байхгүй юу. Амар юм complicated ингээл яасан градус мрадус яриад эхлэнгүүт нь за мэдгүй гэл хайцсан. Тэгээд ерөнхийдөө одоо л ерөнхийдөө ингээл ихэнхдээ ерөөсөө тэр талаар бодохгүй тоохгүй явж байгаа л хаяа нэг амар сэтгэлээр унаал нэг амар ундаа штэ хүн ингээл би юу хийгээд байгаа юм бэ? Энэ амьдрал юу хаашаа яваад байгаа юм бэ? Яг нэг тийм мөч ирэхээр ингээд нөгөөдхөө одоо би нөгөө pattern гэдэг нэг app байдаг хүмүүс баг мэддэг бах уу? Тэрийг ингээд ороод хардаг байхгүй юу? Ингээд яг миний амьдрал одоо яг ямар үе шатн дээр явж байгаа юм чи эсвэл ирж байгаа ижилт ямар хуу зүйлүүд тохиолдох ямар юм тиймэрхүү юм байдаг. Тэгээ тэрийг ингээд хараад тэнгуүч яг тэн дээр нэг дандаа нэг ингээд амьдр чинь ингээд нэг юм өөрчлөлтийн үе шатанд явж ин чи ингээд одоо барыг дандаа ингээд юм confused байгаа гэл ерөнхийдөө дандаа ингээд мессежүүд нь ерөнхийдөө нэг тийм ерөнхий нэг утгатай юм шиг яг арай өөр нэрлэлсэн ч юм уу өөр үгээр илэрхийлээд байгаа болохоос ерөнхийдөө л ихэнх нь нэг тиймэрхүү гэхдээ санаа зовлтгүй энэ бол чамд хэрэгтэй зүйл гэсэн мессежнүүд байдаг болохоор ингээд тэрийг уншихаар ингээд нэрээ тиймээ тийм би ингээд одоо ер нь ингээд санаа зовх шаардлагагүй би өсөж байгаа штэ би ингээд өөрчлөгдөж байгаа штэ энэ чинь угаасаа норм штэ гэд яг тэр буцаагаад ингээд босгоод ирдэг гэх юм уу тэгэл мартчихна. Тийм. Тэгэж ашиглах нь надад жоохон хэлтээс нэгсдэг. Гайд биш би буруу гიშгэлсэн байна. Suggestion гэх юм уу? Тиймэрхүү дүү байдлаар яавал надад фан санагддаг. Тэгээд итгэхгүй байх гэж бас ингээд би ингээд одоо анх юу гэдэг чинь мөнх туулдаа танилцж байгаа үе ч гэдэм үү эсвэл миний нөгөө early 20 амар тийм айгуу тийм зөрүүд байсан гэх юм уу иймэрхүү тал дээр айгуу тийм astrology гэлтгүү жоохон spiritual юу хүн биш. Тий байсан. Тэгээд тэнгуут ингээд нас явах тусам жоохон юмд арай нэг юм уян хатан арай жоохон тиймэрхүү тал дээр spirituality ч юм уу иймэрхүү зүйл дээр арай илүү жоохон уян хатан ханддаг болж байгаа юм болов уу гэж өөрийгөө хараад байгаа. Тэгээд одоо миний амьдрал одоо би жишээлбэл бас ингээд pattern хаяад ороо харцдаг. Тэнгуут яг ингээд чиний одоо ингээд амьдрал чинь болж байгаа амар crazy юмнууд болж ингээд тэгээд янгут яг ингээд таарч мараад хахаар бас ингээд гоё. Тэгээ яг мөхтөл хэлдгээр гоё идэг. Тэгээд тэрнээс шиг яг ингээл өдөр болгон хараал өдөр болгон би одоо би яг ингэж байгаа юм чинь одоо миний орд юм болохоор би энд ийм үйл хийх ёстой ч гэдэм үү. Тийм өдөр нөхцөл байдлаар бол бас нэг тийм хүмүүс байгаад байт юм санагдаж ингээд хүнтэй уулзахаараа ингээд чи юуны ордын ингээд асууад мэдэнгүүтээ би чамтай баг нийцэхгүй юм байна. Эсвэл хоёлаа бүр амар нийцэх юм байна гэтэргээ шууд ингээд ордын сонсонгуудаа шийдчихдэг хүмүүс надад жоохон таалагддаг. Ягаад гэвэл ингээд ямар ч хүн байсан ингээд хүнийг бол зүгээр таньжиж л мэддэг. Тэгээд хүнтэй ер нь нөхөрлөхөөс өмнө ингээд гой нөхөрлөх юм байна гэж ер нь мэдэх ерөөсө боломжгүй. Тэгэл нөхөрлөөд дууссаны дараа л бараг л сайхан нөхөрлөлөө шүүл гэж мэдэх боломжтой шүү дээ. Тэгээд тийм болохоор ингээд тэг ажил ингээд нөхөрлөлч одоо юу гэдэг чинь нөхөрлөл дээр л ярьж байгаа болохоос ер нь бүхэл харилцаан дээр ингээл хичнээн урт удаан хугацаанд үргэлжлэхийг ер нь мэдэхгүй шүү дээ. Тэгээд тэр урт удаан хугацааны хадварч тасралтгүй өөрчлөгдөж идэг гэх юм уу. Тэгээл нэг хайрн дээр байгаа ороод ингээл байн өөрчлөгдөөл ингээл нэг нь нөгөөдөө илүү байж байгаа нөгөөтг нь нөгөөдөө илүү болол ингээл би нэгээ тасралтгүй ингээл өөрчлөгдөж идэг тийм юм болохоор ингээд тэгээд тиймэрхүү юм дээр ингээд одоо astrology энэ төр орч ирэнгүүтээ та хоёр бүр ингээл
мөнхийн юу муу байна сте амир хамгийн гайхалтай харьцаа үүссэн байна ингээл амирхүү тиймэрхүү юм хэлж мэлээл тэгинхээр надад жоохон ингээд сонин санагдав. Тэгээд ингүүт ингээд тийм юмнууд гэдэг нөгөө celebrity хүмүүстэй өөрийгөө тэгж ингэж холбож харж марч болдог. тий. Хоёлаа Роберт Паттинсон таарад. I'm so gay for Robert Pattinson. Тэгээд миний бол амар MBTI надад ингээд Korean reality dating show шиг MBTI надад ингээд амар юу гэдэг вэ? Боломжтой санагдаад яг гэвэл хүн ингээд өөрөө сонголтууд хийж байгаа. Тэгэн гут юу яах одоо тэр чинь ингээд өөрөө ингээд квиз бүгэлж байгаа шүү дээ. Тийм болохоор ингээд худлаа ярих шалтгаан байхгүй гэх юм уу? Тодорхой хэмжээнд аль болох ингээд honest одоо нөгөө квиз дээр хариулах боломжтой. Тэгэн гут ингээд гарч ирэнгууд нөгөө MBTI type нь ингээд харьцангуй make sense гэдэг тийм мэдрэмж төрүүлээд байдаг байхгүй. Тэгэн гут ингээд өөрөө сонгож байгаа болохоор гээд би ингээд хүмүүс тайлбарлахаар нэг astrology хүмүүс нь чи ингээд үхэр болохоор ингэж байгаа ингээд тэгээд ингээд astrology дургу болоод ингээд яг юм болоод үхэр болохоор чи зөрүүд байгаа ингээд улам зөрүүдлээ дургу амар тийм улам тийм гэтээ MBTI гэхдээ асуулт нь ингээд амар хариулдаг шүү дээ амар олон асуулт гараад би яг ингээд асуулт нь хариулж байхдаа заримдаа ингээд амар анзаардаг юм нь амар олоодаа бүгэлцсэн шиг ярьчлаа. Гэтэ жоохон 2-3 удаа бүгэлцсэн байж магадгүй. Гэхдээ яг ингээд асуултанд хариулж байхдаа ингээд би амар өөртөө ингээд шудраг байж чаддгүй гэдэг амар ойлгосон шүү дээ. Тэгж мэдрээгүй одоо би ингээд хариулж байхдаа ингээд өөрийнхөө байхыг хүсдэг хүний хариултыг өгөөд идэг гэх юм уу? Би ийм хүн би одоо нэг юм сайхан сэтгэлтэй хүн баймаар байл ийм сайхан сэтгэлтэй хүний хариултыг өгөөд байгаа гэсэн үг байхгүй. Түүнээс яг ийм шудраг ингээд үнэн шудраг яг тэр хариултыг өгөх байгаа юм шиг. Тийм болов би анх өгсөн чинь намайг INFJ гэд тэгээд би дараа нь хамаагүй илүү үнэн бөгөөсөн баха. Тэгээд тэгсэн чинь би INFP усахгүй. Би тэгээд INFJ надаа ингээд угаасаа анханасаа this doesn't make sense гэж бодогддог байсан чинь яг ингээд INFP хүмүүсийг ингээд яг ингээд харсан чи this makes much more sense. Тэгэхээр магадгүй тийм байж магадгүй. Анх ингээд арай илүү юу байх гад яг гой хариулт өгөхгүйд тэгж оролдож байгаад яг тэгээд дараа нь үнэнгээсээ хариулсан чинь өөр type болж гарч ирсэн. Гинт нэг юм санаанд орчлоо. Хоёлаа ажил амар шал хамаагүй сэдвэр амар урт удаа ярьчих шиг боллоо. За ямар тач энийг хэлээд дуусгач. Би яг нөгөө их сургуульд MBTI хичээл орж байгаа байхгүй MBTI-ийг ингээд манай багш тайлбарлал юм байдаг гэл хүмүүсийн бүгдээр нь ангаар нь тест местийн хэлгээл. Тэгэл би юусэн MBTI-ийн талаар тэр үед анх удаа сонсож байгаа. Тэгээ ер нь ямар утга учиртай гэж мэдэхгүй. Тайпууд нь ер нь ямар одоо хэрэг хүмүүс тийм перцентажтэй, ийм перцентажтэй гэж байдаг шүү дээ. Тийм ихэнх хүмүүс ийм байдаг ч юм уу. Тэгээд тэгсэн чинь тэг ингээд багш ингээд хүүхдүүдийнхээ гаргаснаа за INFJ хүн байна уу гэж гараа орог гэл тэгж аахгүй нөгөө ихнээс нь өөр хүмүүсийг яагаад ингээд гарын нүргүүлээл тэгэл ингээд явж байгаа. Тэгэлсэн чинь INFJ тэгэл би тэгэл гараа өргөл бусад тохиолдлууд шиг ингээд нэг 10-аад хүн ингээд нэг 70 хүнтэй анги орчлоо гэхэд нэг 10-аад хүн өргөөл яваадсан аахгүй ер нь бүгдэн дээр нь тэгэл тэгэнгүүт минийх дээр ч гэсэн тэгэл ялгаагүй л хөвчт бол ингээд өргөсөн чинь би өөр нэг бандтай хоёулахнаа за Хитлер тэгсэн чинь багш ингээд бүр онцолж байгаа заяа харж байгаа биз та хоёр наашаа гараад иргээд ямар муухай вэ амар юм бондогсоод заяа яа тэгээд энэ хоёрыг харж гинөө энэ хоёр ингээд хамгийн ховор нөгөө нэг MBTI-тэй ордог хүмүүс нь гэдэг ингээд тэгээд ингээд zoo animal шиг ингээд төгссөн. Эвдэр өөртөө уусаа амар introvert хүмүүс чигээд ялгаагүй. Тэгээ ингээд team нөхцөлөд чи бүр улам ийг байгаа юм чи тэгээд битэр бинээс өөртөө амар ийг хүссэн. Нөгөө танихгүй хөлтөлтэй тэгээд битэр ингээд хоёлаа тэгээд яг тэр хүүхдийн царайн дээр би ингээ уйсж байгаа байхгүй ямар тэнийг юм бэ гэж бодож байгаа тэгээд амар.
Тэгээд гэтээ INFJ-г хамгийн нөгөө ховрон л гэдэг. Тэгээд битүүл INFJ хүмүүс дүүр INFJ. Гэтээ яг та нар хэрвээ нөгөө MBTI-ийнхаа Reddit руу ингээд subreddit рүү орж үзчихсэн бол it's so funny. Тэгээд минут нөгөө гэтээ INFJ-ийнх ерөөсөө funny байгаагүй. INFJ руу оргууд нэг цэцэгний зураг оруулсан хүмүүс. Байгалийн зураг, тэнгэр зураг. Тэгээд look so beautiful тиймэрхүү юм байна. INFP л орсон чи зүгээр бүгдээрээ meme л ордог. Зүгээр яг INFP-ийн subreddit тэр чигтээ зүгээр meme байсан бохоггүй. Тэгээд тэгсэн чи би INFP юм байна гэдэг. Тэндээс ингээд proof болоод тэгж үлээсэн. Харин тийм нэрийн Reddit-ийг орж үзээрэй гоё юм байл. Тэгээд таароо уншуулж үзчихсэн үү? Үгүй. Тэгээд би бас үзэж байгаагүй. Гэхдээ яг нэг удаа нэг юм юу гадаад мадад явж байгаа ч юм уу тийм нэг юм вичи хөнлөө ороод уншуулвал сонирхолтой байж байгаа just for the laughs. Тэгээд absolutely дээрэмдүүлээд амир их мөнгө өгөөл гарч ирэх л ахaltaа. Дараагийн story r/mids бол сайн хоёроо би 28-тай эмэгтэй байнга дотор бодогдоо дургу үрээд идэг тохиолдсон явдлаа хуваалцаар шийдлээ. Энэ явдал бараг жилийн өмнө болсон. Би нэг сайн эмэгтэй найзтай байлаа. Найзлаа төөрхөн 2-3 жил болчихсон ойр зур уулзчихдаг, хувийн амьдралаа хуваалцдаг байв. Тэр охин шиг байнга уулздаг надад өөр найз бараг байхгүй бөгөөд хэр баргийн хүнд хувийн амьдралаа би хуваалцдаг юм аа. Би боломжтой гарвал аялах туртай. Аль уртаас нэгэн гадаад дах хөгжмийн фестивал руу явахаар төлөвлөж тэр найзаагаа цуг явъя гэж атгсан боловч боломжгүй болоод би ганцаараа явахаар боллоо. Аялал дуусаж сүүлийн хэд хоногт тэр хотод байгаа Монгол ганц хоёр найз маань уулзах уу гэвэ. Миний буцах өдөр төгсөн учраас олон удаа нэгээр нь уулзч байснаас бүгдийн нэг газар дуудаад бөөндөнийг өрөө гарчихвал амар юм байна гэд бүгдийг нь дуудлаа. Тэгээд угаасаа манай үеийнхэн нэгнийгээ мэддэг таньдаг юм чинь манай нэг найзыг дагаад uninvited зочин хүрээд ирэв. Тэр нь манай эмэгтэй найзтай дандаа on and off toxic род байдаг залуу бөгөөд би ч найзтай шууд энэ залуу хүрээд ирлээ шүү гэд мэдгдлээ. Бөөндөө уугаад бүжиглээ зураг аваад гимгүү олуулаа хөвжөлдөж байгаад би харьлаа. Тэр залуу миний найзыг гомдоож байсан ч гэсэн дундын найзаа бас тэр оройны vibe-а хүндлээд би hostile ааш гаргасангүй. Дараад нь найзаасаа би зураг авъя гэхэд тэр манай найзтай драмтай залууд байгаа тэрнээс асуув. Тэгээд би инстаграмаар бичээд чамд зураг байгаа гэсэн явуулж болох уу гэхээр тэр залуу стори ütсэн шít хараагүй юм уу гэлээ. Тэгэхээр нь би чи аль дээр намайг remove-лсэн шít тэгээд шууд хэллээ. Тэгсэн над руу follow request явуулахад нь би аваад буцаагаад follow request явууллаа. Би бараг 1232 хаяг дагдаг, follow-д ач холбогдол өгдөггүй. Сүүлийн жилүүдэд сүртэй Instagram active биш болсон. Би энэ залуутай ямар ч хувийн холбоогүй бөгөөд зүгээр л тэр охины найз болохоор өрд нь follow хийдэг байж байгаад нэг random өдөр намайг remove-лч гэсэн байсан юм аа. Би юу ч бодоогүй тэгээд л өнгөрч байсан. Гэтэл маргааш нь манай эмэгтэй найз гинэд why the fuck are you following him гэж агсарч орж ирээд над руу ууралж дайрсан. Тэгэж ууралж байхыг нь би анхудаа харсан. Эхлээд би энэ нь миний хувьд тийм сүртэй зүйл биш ба миний хэнийг фолловдохгүй хинч заахгүй хэлсэн. Тэгсэн ч уурсаар байсан бөгөөд би өөрт нь тийм чухал хүн дээр туссан зүйл байсан юм бол уучлаарай гэд чадхаараа их уучлалтгүйсэн. Мөн мэдээж би тэр залууг шууд дагахаа болж хассан. Тэгтэл улам ассаар улам солиотой зүйл ярьж тэр залуу ирсэн юм бол чамайг яагаад зүгээр гарахаа болоод харьцаж болоогүй би ойлгоогүй гэх мэтчлэн хачин зүйлүүд ярьж гисэн. Би тэр залуутай нь хоёулахнаа гараад учиргүй найзууд болсон юм шиг л уурлаад байлаа. Над руу аимшигтай урт параграфууд бичиж андын тасрах дээрээ тусан бөгөөд тэр залууд гомдсон гомдол цөхрлөө над руу хүчтэйгээр project хийгээд байгаа юм шиг санагдсан. Гол нь тэр залуу ихнэр хүүхэдтэй allegedly ихнэрээсээ салсан. Ба би найздаа тэр хүнээс холд чамайг өвтгөн гэж зөндөө зөвлөдөг байсан ч хар тамхи relapse хийж байгаа юм шиг нэг л мэдхэд дахин уулзсан гिचгсэн явж байдаг байсан. Одоо 1 жил өнгөрсөн бөгөөд нэг ч холбоо байраагүй бас эргэж найзууд болохгүй гэж бодож байна. Нэг бодлын сэтгэл зүйн хөв докторгүй найзтай байх нь надад хэцүү санагдаж тэрнээсээ хөнгөрсөн мэдрэмж төрдөгч ийм зүйлээс болж нөхөрлөлөө аварч үлдээ гэсэн сэтгэл байгаагүй түүнд би сэтгэл гутардаг. Энэ хүртэл унсан баярлаа. Бас X найз энийг сонсч байвал being dropped by a friend after one argument when they give shitty men 1000 chances is kind of funny not gonna lie гэж хэлмээр байна. Үф тэнд уус тэгэл юу гэсэн үг юм те найзуудтайгаа уулзгаал тэнд цуглдсан байж зах тэр залуу ирсэн болохоор үгүй би гарлагаа гараа явах юм уу тэр агаар бохирдсан бай. Агаар бохирдсан байна. Тэгээд тэр найзуудынхаа цагийг ч гэсэн бас хүндлэн үстэй зорж чод ингээ уулзах гад цаг гаргаад ирж яхад нь
Тэгээд яа, ер нь бол гэтээ угаасаа нэг амар уучлал энэ гуйгаагүй тэгэл амар урдаас нь зөрүүлээд байсан бас юм тохиолдол биш. Тэгэл уучлалт гуйсан зөндөө гуйсан гэдгсэн штэ. Тэгэхээр чин тэгэл хүлээж аваад тэгэл болохоос тэгсэн чин мэдгүй ялчгүй найз нь амар юм жоохон хүлээцгүй гэх юм уу нэг тийм. Тэгээд тийм залуу өөрөө ус нөгөө яг юу шиг гэдгсэн мэт найзгаа тэр яг харт амих релапс хийж байгаа юм шиг нэг л мэдээ дахиад уулзсан байдаг гэдэг. Тэгээд амар мэдрэг байдаг гэж магадгүй те бүр ингээд бүр нөгөө тэрнийх нь нэрийг ингээл дурдчихвол ингээл хаана тэгээд идэх хүмүүс байдаг. Нөгөө community дээр нэг тийм ингээд шүү дээ. Бритагийн найз залуу ирсэн чинь нөгөө хотод ирсэн чинь миний утсыг надаас сурааж аваад намайг бараг өрөөр түгч гэдэг шиг яг тийм л залуу байсан юм болоо тэгээд Эгэгүй тийм залуу биш тийм харилцаа тэгээд тийм хот залуу байсан гэдэгт би итгэхгүй байна. Тэгээ ялангуяа алlegedly их нэрээсээ салснаа тэр ингээд юм 100% баттай шүү. Инстаграмаар дагдаг гэдэг юм шүү дээ. Энэ дээр чи ямар бодолтой байдаг вэ? Одоо заавал ер дургуун одоо нөгөө найзынхаа дургууныг ч юм уу ер нь enemy гэдэг юм уу тийм хүнийг нь дагаж махахыг би ер нь бол ингэж дагаж үзчихсэн. Одоо ингээд найзын амар шири найз охин нь ингээд тэр хоёр ингээ үерч байгаа. Гэтэ би найз охинд амар дургуй заяа. Тэгээ найз охиноос амар онцгүй заяа. Тэгээ тэгэнгүүт би тэр найз охиныг ингээд аргагүй ихэн дагж байгаа. Тийм тохиолдол бол байгаа. Нөгөө ингээд найзыгаа дагж байгаа мөртлөө нөгөөтийн дахгүй болохоор чинь ингээд яг бүр ингээд амар мессеж өгөөд байгаа байхгүй юу? Ингээд чамд дургүйгээд тэгэхээр чинь ингээд миний нөхөрлөл бас амар нөлөөлөх болохоор зүгээр тэгээд за гэд арай нөгөө нэг юм нэг тийм хамгийн бага юу гаргах одоо даймиж гаргах замыг сонгож байгаа ч юм уу. Тэгээд аргагүй ихэнд бол дагж исэн тийм тохиолдол бол байгаа. Тэгээд салангуут нь хамгийн дөрөнд хийсэн юм байна. Амар кафт амфол шүү дээ. Тэгтээ би OP-тэй ус жоохон ингээд юу надтай жоохон төстэй санагдаад байгаа байхгүй. OP 1232 хаяг дагдаг. Follow тач холбогдол өгдөг үгээд би хувийн хаягаараа 1100 something юм дагдаг байхгүй. Тэгээ тэрийг харах болгонд мөнгөтөл disgust тулдаг. Бүр ингээд юу дагаад мэдхгүй ингээд чи юу дагаад байгаа. Тэгээ би тэрийг чи ингээд unfollow хийгээд нэг өдөр ингээд сууж үзсэн. Дуусахгүй. Яг үнэхээр л ингээд тэр хаягаа л ингээд хаяхгүй бол ингээд сүрцэн юм шиг юмнууд илээ. Тэгээд үнэхээр яг ингээ болдгоо юм билээ. Тэгээ би яг энэ л дээр. Тэгээ надаа нэг тийм ер нь нэг нийгэмд нэг тийм юм байд штэ ингээд одоо би ингээд хүнтэй танилцсангуудаа таньдаг болохоор би заавалчгүй даах хэрэгтэй болдог. Би тэрний амар дургүй. Би амар дургүй. Би ингээд одоо ингээд Instagram л ашиглаж байгаа л да ер нь. Тэгээ тэрийгэж бараг ашигладаг гэхэд ер нь амар хэцүүлтэй. Тэгээ тэнгуут ингээд одоо тэн дээр би яаж л одоо нөгөө Instagram ч нөгөө нэг дагдаг хүмүүсийн контентыг харуулдаггүй штэ. Яг өөрөө зорж харахгүй бол ер нь шууд харуулхаа бэлтгэл sponsored шийдлээ. Тэгээд тийм болохоор ингээд одоо хуучин юм байна л да. Хуучин нөгөө дагдагаал хардаг ер нь тэр алгоритм зүгээр ах үед миний яг ингээд харахыг одоо үзхийг хүсдэг бүр ингээд тийм artist амар дагдаг дуртай. Тийм янз бүрийн creative page гэдэг ч юм уу тиймэрхүү юмнууд амар дагдаг гэсэн. Тэгээд тэднэрийн контентийг харах гэж л Instagram руу ордог. Тэгээд тэнгууд нөгөө нэг ингээд шал баг сайн танихгүй хүний ингээд нэг хувийн амьдралын зураг мөр гараад ирэхэд одоо амар ингээд амар annoying санагдаад байдаг. Тэгээд тийм болохоор ингээд би ингээд аргагүй ихэн тэгж хүмүүс дагах юм амар дургу. Тэгээд ингээд зүгээр нэг таньдаг болохоор бол баг ингээд би нилээн сайн найз байсан ч хэрэг Instagram-ын шийдэл дагмааргүй л байдаг. Гэтэ одоо тэр нэг болцсон угаасаа би өөрөө нөгөө Instagram-аас ингээд өөрийгөө ингээд цэвэрлцээ байхгүй. Тэгээ ингээд гараад ирсэн чинь Тэгээ угаасаа одоо угаасаа reel хийхгүй бол өөр контентны хэлбэр байха бэлцэн байлээ штэ. Зураг мурагч ерөөсөө хамаагүй болсон. Тэгээ тэнгуут ерөнхийдөө яван дайг бол хэнийг дагдаг хэнийг дагахгүй байна гэдэг ч гэсэн баг ингээд хамаагүй болох байхаа. Тийм. Тэгээ ингээд хүмүүс ингээд амар их ач холбогдол өгдөг юм бас амар ядаргаад одоо энэ майндсетнээс бас ер нь гармаар байна. Миний бодлоор. Гэхлээр ингээд чи яа намайг дагахгүй байгаа гэдэг нэг юм. Эсвэл ингээд чи яа трийг дагаад байгаа гэдэг ч юм уу. Энэ нэг
зүгээр literally could be a mistake. Учраас гэх юм уу? Тэгээд юугаа story-га юусаа опита баярлаа. Тэгээд энэ дөр бол you're not the asshole. Ихэндээ асуусан you're not the asshole. Сүүлийн story. Hi guys, та хоёр тайртай шүү. We love you too. Fix. Бэжи. We love you. Ever more consistent Бэжи. Аа. Am I the asshole? За баярлаа. Бүх дугаарыг чинь сонссон. Та хоёрын подкаст гарахаас өмнө нөгөө Reddit уншдаг Charlotte Dobry-гийн бөө амар драма сонсдог байлаа. Гэхдээ та хоёрыг ийм подкаст эхлүүлсэнд маш их баяртай байна. Та хоёрыг уншихад амар байх гээд монголоор ингэж бичиж байна. Баярлаа. Гэхдээ амар альбом мэйл бичиж байгаа юм шиг санагдаад байх юм аа гэнэ. За би өөртөө ойрт тохиолдоод байгаа хэцүү зүйлээ бичье. Тамира ах нөгөө Солонгос сураад extrovert болоод амар хурдан burnout болсон гэдгийг сонсоод энийг бичгээр шийдсэн юм аа. Би 10 жилдээ айгүй идэвхтэй kinda багшийн нэг тийм сувны өстөө сайн сурдаг хичээдэг олон хүүхэдтэй найз амар extrovert байсан юм аа. Харин их сургууль broke me. Би амар бүдүүн болж царай алдаж 10 жилдээ ч ялгаагүй байсан л да хаха. Хичээл номонд муу найз нөхөд гүйчүүлсэн. Тэгээд их сургуулийн сүүлийн 2 жил хичээж царай энтер гайгүй болоод тураад хөөхөндөө болоод яг өөрийнхөө soulmate гэж боддог найз залуутай болсон. Гэхдээ яаж танилцсанаа хэлвэл хүмүүс сонсоод мэдчих байхаа. Ямар ч тач бид cinephile болохоор тэрүүгээр дамжуулаад яг миний manifest хийж байснаар танилцаад одоо хүртэл сайхан үерхэж байна. Anyway, энэ асуудал биш л те. Би их сургуульдаа тийм сайн биш байсан ч ажилдаа бол маш сайн байсан. Хамт олон дундаа нэртэй. Гэхдээ цалин маш бага. Би kinda workaholic байсан юм аа. Найз залуутайгаа үерхснээс хойш би burnout-д амар орсноо анзарч эхэлсэн. Яагаад гэвэл би кинотой холбоотой ажил хийдэг байсан ба үүндээ ихэндээ дуртайч тэр үедээ үнэхээр залхсан. Тинхүү ажил цалгардуулж явсаар ажилласаа гарсан. Мэдээж цалин манай даргын сонин хандлагын интернэлүүлсэн ухтаа бол гарах хүсэл байгаагүй. Ийхүү өөр газар ажилласан. Тэр газар угаасаа токсикээс хэл. Нэг шулмын гарт бүгд. I was kinda bookstologч at the time fuck. Би тэгээд жил болоод тэсэхгүй гарсан. Тэр үед би их сургуулаа дөнгөж төгссөн болохоор Монголдо томоохон корпорацид орсон. Гоё өөрийн дуртай чиглэлээрээ. Тинхүү би шинэ ажилдаа so happy байгаа. Надаас extrovert байхыг маш их шаарддаг ажиллаж хийж эхлэхдээ өөрийгөө нээлттэй байлгаж гарч орох дуртай байгаагаар ажлынхантайгаа хит гарсан. Гэтэ өөрийгөө хүчилж шүү. Тинхүү би 2 сар хүрхүү үгүйтэй хугацаанд ахин burnout-таа ороод introvert-ийн intro болоод байж байна. Хамгийн хэцүү нэг удаа би гаралтанд нь явахгүй тулд нэг өдөр чөлөө авсан. Дараагийн хаас нь зүхтахад манай том албан тушаалт нь надад чамайг нөт хийж байгаа шүү. Чиний гараагүй 2 дахь чинь шүү гэж хэлсэн. Би offended болоод уур хүрээл явчихсан. Би яахав найз залуугаасаа түр салчихсан 1 сарда их сургуультай найзуудтай болоод гарч ороод ер нь уудаг болчихсон байсан. Гэтэл одоо төгсөөд яагаад ч юм цогтуу болох нь надад таалагдхаа болсон. Дээрээс нь манай найз залуу ерөөсөө уудаггүй. Энэ нь ч надад нөлөөсөн. Би эрүүл хүн цогтуу хүнийг хажууд байхыг ажлынхнаасаа хараад л мэдрээд ер нь дургу болсон. Дээрээс нь шарталт хаяа найз залуутайгаа хоёулахнаа байхдаа ганц коктейл энтер ок. Намайг угаас хоригддаггүй. Дээрээс нь би итгэдэг хүнтэйгээ тайван уух нь надад сайхан байдаг юм л да. Тэгээ ер нь гэр ажлаас өөр тийшээ явах, гарч орох энэ тэр надад үнэндээ сонирм бишээ. Би зүгээр л ажиллаа хийгээ тайван баймаар байна. Гэвч ажлын энэ уух, гарах, орох надад маш хэцүү байна. Help me guys, жаахан утгагүй сонирм битсэн байв. Sorry. Лав хоёроо бас Twitch энэ төр шиг юм хийвэл үзэн шүү. Chat, are we? Баярлаа. Энэ ажлын энэ нөгөө нэг энэ солонгос соёл ороод ирсэн юм шүү. Drinking culture-ыг яайда энэ гэхдээ аим шигтэй байгаа юм шиг байлээ. Тийм үү? Миний сонссноор бол яг тэгээд нөгөө нэг саяхан нэг тийм том дебет явуулсан шүү дээ. Яг Gen Z millennial-ууд хоорондоо жоохон бифлээд Facebook-ээр явсан юм л да. Тэрэн дээр яг нөгөө нэг Gen Z нарын ихэнх нөгөө complaint нь millennial-ууд нь ингээд амар их ийм нөгөө ажлын иймэрхүү парент ингээд хүчээр авч явдаг. Тэгээд амар их уудаг тэгэн гутаа ингээд амар амфаны joke гэлээ. Тэгээд тийм айгу ядаргаатай байдаг гэд тийм юу гэсэн мэсэн. Тэгээд яг
тэрний л яг юу шиг санагдлаа. Яг миллениалуудыг буруутгах байгаа юм биш. Гэхдээ одоо яг нэг тийм culture одоо тэдний үеэс л үүссэн болов уу гэж би яг бодоод байгаа байхгүй. Гэхдээ ер нь бол эн чинь бол нөгөө Солонгос, Японд хятадд амар их байдаг тийм соёо штэ. Ялангуяа Солонгост бол бүр баг mandatory юм шиг байдаг гэж байгаа. Сүүлийн жилүүдээс ер нь баг цаанаас нь одоо нийгмээс нь болохыг шаардаад тэгээ ер нь арай гайг болсон гэж сонсч. Тийм яг л үнэхээр яг явахгүй бол даргаан шүтэндээ зуучдаг. Тийм харин тийм юу. Тэгээ одоо яг нөгөө Gen Z гэл амир одоо тэд нар нөгөө нэг хийгээд байгаа юм нөгөө юу гэхээр нөгөө дарга марга нарийнхаа болохгүй байгаа те соёлгүй inappropriate байгаа юмнуудыг ингээ call out хийгээд ингэж болохгүй эн чин ингээд над таалагдахгүй байна ингээд ийм энэ амир toxic байна энэ төргээ тэрийгэ илэрхийлэхээр одоогийн хүүхдүүд нөх амир гэдэг яг тийм яриа руу орчод идэг. Түүнээс шиг ингээд нөгөө танаа энэ ажиллах соёл чинь ингээд одоо шинэ ажлын хүчтэнд ерөөсө тохирохгүй байна. Шинэ ажлын хүч чинь ерөөсө энийг хүлээж авахгүй байна гэд тэрийгээ ингээд ойлгохгүй. Тэгээд ажлын энэ соёл маань өөрчлөгдөх хэрэгтэй байна гэж тэр тэгж ерөөсө ингээд бодохгүйгээр ингээд бид юу ч мэдэхгүй байж энэ одоо бид нарыг шүүмжлэлээ ухааны юм бод нэг тийм амир шууд ингэ нөгөө defense ингээд өөрсдөн дээрээ хүлээж аваад тийм тэгээ ер нь бол яг л тийм л байх хэрэгтэй байх л та. It's not personal. Тийм яг байнгын л нөгөө ажлынхаа юг өөрчилж явах хэрэгтэй. Яаж өдөртөх вэ? HR нь яаж ажиллаж явах хэрэгтэй гэдэг хэрэг ингээд яг ажиллаж байгаа ажилчид нь ямар хүмүүс суулцсан байгаа үед тухайн үед яг тухайн тэр үед ямар хүмүүс суулцсан байгаа дээрээ ингээд тулгуурлаад байнг уг нөөцлөгдөжэвэл. Тэгээд тэгвэл яг хэцүү тах л та мэдээж нэг юм бас ажил хийхээ хажуугаар тийм юм нөгөө нэг юм одоо дүрм журм нэг тийм одоо ингээд нэг юм урсгал гэх юм уу тийм юмд орчхоор яг ингээд трийг одоо ингээд эвдүүл ажлын нөгөө нэг ирч хүч бас буурна гэдэг нэг тиймэрхүү юм ус байгалах л та банк тэгээ шинжлэхтэй авч бас хэцүү шттэ. Тэгээд гэхдээ мэдээж энэ яг архитектийн хувьд дээр бол энэ бол ерөөсөө ажилтай ямар ч холбоогүй ингээд ажлын дараа ингэж гарч уулзах ингээд ерөнхийдөө ингэж ямар ч юм шаардлагатай байх ёстой гэж би бодохгүй. Ерөөсөө ингээд өдрийн 8 цагийг хамт өнгөрүүлж байгаа тэр хүмүүсээс залхдаг юм уу? Яг нөгөө нэг одоо жишээ амир тэгж харддаг гэж магадгүй айгу бол team building тэгээд үнэхээр team юм хиймээр байгаа бол ингээд амир яг одоо зориулж цаг гаргаад тэгэнгүүтээ зохион байгуулалттай тийм activity-тэй байх хэрэгтэй байхгүй юу? Арх уух шүү. Арх уухол тийм биш ингээд тусдаа ингээд нэг тийм ирүүлтэй одоо юу гэж нэг нөгөө нэг ингээд амар сакс макс заал аваад тоглоод байдсан шүү дээ. Тэр мөрийн шигээ ингээд яг зүгээр энэ бол ингээд team building ийм үйл ажиллагаа болж байгаамаа тэгээ бүгдөө оролцох ёстой маа гэдэг юм тусдаа бүр яг ингээд заавартай дүрм журмтай тэгээд ингээд ороод Тэгэл тэр нь ингээд ерөнхийдөө ингээд нэг удаа болоод өнгөрдөг үйлрэлт нэг удаа болоод өнгөрдөг юм ингээд нэг тийм амар юм жоохон юм архинаас жоохон хол байлгамаар л надад олсногд. Тэгээд одоо дээрээс нь ингээд ажил хийж байгаа угаасаа стресстэй байгаа тэгэнгүүт ийм юмнаас болж нэмж ажлын байрнаас стресс авах амар мухамаа. Тэгээд ингээд ямар ч шаардлагагүй юмнаас болж ингэж стресс аваад. Харин тэгээд ингээд хүний ингээд одоо арх ууж байгаа ямар ч орчин биш те амар нэг тийм жоохон мухай нэрхтэй дээ штэ тэг ерөнхийдөө янз бүрийн хүмүүс арх уусан хүмүүс ингээд жоохон эрүүл үедээ хийхгүй үйлдэлүүдээ хийдэг штэ угаасаа нэг ингээд хитрхийг согтоол янз бүр болдог штэ тэгээ тэгэнгүүт одоо ажлын байран дээр ингээд болоогүй ч гэсэн ажлаас гадуур болж байгаа ч гэсэн ажлынхаа хүмүүстэй л хамт болж байгаа юм чинь тэр чинь ингээд бас ингээд асуудал болох байхгүй ажил дээр нь. Тэгэхээр ингээ одоо жишээлбэл хин нэгэн хүн ингээд цогтуу үеж яхта надтай амар inappropriate харьцаал тэгвэл би л тэр ингээл ажлын байрны бэлгийн дарамт гэдэг юм ингээл ажлын байрны асуудал гэж хүлээж авна. Тэгээ тэгэнгүүт ингээд ажлаас гадууруулж байгаа болохоор ажлын цагаас бус цагаар болж байгаа болохоор арх ууж байгаа болохоор ингээд хувийн цаг шиг бодоод байгаа. Тэр нь ингээд амар буруу. Одоо манай дээр үеийнхний ойлголт бол тэр ойлголт амар буруу санагдав. Тэгээ одоо энэ дээр одоо бид хоёрт яаж туслах вэ? Тэгээд хуваалцж байгаад баярлаа. Тэгээд ойлгож байгаа шүү. Яг чиний бүхэндлийг ч ойлгож байгаа шүү л гэж одоо тийм ярианда. Тийм тэгээд
гоё найз залуутай гоё найз Аха, залуутай харин болсонд нь баяр үргээ. Тэгээд хамт гоё кино үзэл тэгэл гоё л байж тийм шиг сонсогдлоо. Тэгээд Тийм. тэрэнд нь бол баяр үрье. Тэгээ ер нь бол ингээд ирж байгаа манай сонсогч нараас ирж байгаа юу нь бол ихэнхдээ л яг нэг юм сэдвүүд нь юм уу? Сэдвүүд нь ч биш. Одоо ингээд цаанд ингээд дурддагдаад байгаа юм яг юм оюутан болоод айгу ингээд struggle хийсэн гэдэг тийм юмнууд айгу их давтагдаж ингэж орж ирж байгаа юм шиг надад санагдлаа. Ер нь бол бараг л бүгдээрээ нэг юм нөгөө юу одоо тохиолж байгаа асуудлынх нь нөгөө нэг эхлэл рүү нэг явангууд л яг игээл 10 жилээсээ оюутан болж яваа. Тэгээд эндээс ороод ингээд ийм янз бүрийн босоо гэдэг тийм үүдөө юмнууд айгу давтагдж байгаа юм шиг санагдлаа. Тэгээд за тэгээд манай өнөөдрийн маань дугаар 15 дахь дугаар маань ингээд инхүү өндөрлөж байна. Тэгээд манай юу захлуудаа юу тэгээд сторинуудаа хуваалцсан сонсогч нартай бүгдээрэнд нь маш их баярлалаа. Тэгээд бүгдээрээ мэдж байгаа манай description дээр манай Google form манай тэрэн дээр өөрсдийнхөө хэрвээ явуулаагүй бол айсвал та нар өөрсдийнхөө story-нд апдейт хиймээр байгаа бол аль хэдийн явуулсан сонсогч нар маань манай Google form руу ороод явуулаарай. Мөн бас манай subreddit кино цаашаа subreddit дээр постлж болно. Тэрэн дээр бас манай юунууд маань энэ сторинууд одоо энэ сонсогч нарын маань сторинуудыг тэрэн дээр бас давхар постлоо явж байгаа болохоор хэрвээ тэр доор нь комент яг specific одоо тэр сторины доор комент хийчихвэр байгаа бол манай subreddit руу ороод комент хийчих болно. Тэгээд бас хэд хэдэн хүмүүс бичсэн байсан. Тэгээд сонссон бүгдээрэнд нь баярлалаа. Баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзцаая.